За сайн уу манайхан Crime Story сүхтээ эргээд автомаар л та манай суугийг анх удаа сонсч байгаа бол итгүү сууг маань бас явдал болон бодитгийм тэргийн талаар ярьдаг сууг байгаа. Энэ удаагийн дугаараар 10-аадахан жилийн өмнө амьд байсан Хятадын нэгэн цуврал алуурчны үйлдсэн аимшигт гэмт хэргийн талаар ярьж хөр бэлтгэсэн. Тэгээд энэхүү хэрэг маань жоохон эвгүй муухай тэтгэлэгтэй учраас та бүхэндээ сануулаад төрүүлээд хэлчихье. За ингээд шууд хэрэглүүгөө орцгоё. Өнөөдрийн дугаар дээр ярих хүнийг Жан Юмин гэдэг. Тэгээ би цаашдаа Жан гэд бодоод явъя. Тэгээд би хятад нэрнүүдийг жоохон буруу зөв дуудчих магадгүй шүү манайхаа. За Жангийн хувьд бол 1956 онд Хятад улсын Юнан мужийн Жинин гэх жижигхэн дүүрэгт төрсөн. 1960-аад оны үед Хятадын яг энэ газар нутаг дэвсгэр нь бол нэлээд ядуу буурай мужтай бол ордог байсан. Тэгээ Юнан мужийн жижигхэн тосгоо учраас дийлэнх ард иргэд нь бол газар тариалан хэрхэлж амьдардаг байсан нэг нь Жангийн гэр бүл байсан. Жан багасаа л сургууль соёл гэлгүй аав ээж гэр бүлийнхэнтэйгээ нийлээд газар тариалан дээр ажиллаж ирсэн. Тэгээ хүүхэд нас нь хэрхэн яаж өнгөрсөн талаар бол бүр тийм дэлгэрэнгүй дээл мэдээллүүд бол байдгүй юм байлээ. 1974 онд Жан 18 настайдаа ангийнхаа найз нэгэн хүүхэдтэй өөрийнхөө гэртээ унтж байгаад шөнийн 4 цагт гинэт сэрээд ангийнхаа нөгөө хамт унтжсэн хүүхдээ хоолоонд нь хутгалж эхэлсэн. Аз улж хүү хутгалуулж байхдаа сэрээд өөрийгөө чатгаараа гараараа хаасан. Тэгээ гараараа хаасан ч гэсэн Жан ерөөсөө хутгалахаа зогсоогоогүй дайр сайрлуулсан. Тэгээ өөрийгөө хамгаалахдаа чанга орилсноор Жангийн бол аав ээж нь сэрж хүүгээ зогсоосон. Хутгалуулсан хүү хүзүүндээ нийт 8 удаа хутгалуулсан ч гэсэн амьд гарч чадсан. Тэгээд ийм ямар зүйл басан учраас цагдаа нар бол тухайн өдөр шууд Жанг бариад шоронд хорсон. Тэгээд Жангийн хувьд болохоор би юу ч санахгүй байна. Тэр бол манай хамаатан. Тэгээд миний бас сайн найз учраас би юу гэж түүнийг ингэж гэмтээхийг хүсгэвдээ. Би ер нь шүн зүүдлээд сэрээд байдаг юм аав ээж маань ч гэсэн ер нь мэднэ намайг уучлаарай гэж цагдаа нарт бол хэлсэн. Тэгээ хутгалуулсан хамаатны хүү найз нь бас би зүгээрээ гомдлгүй битэрийн дунд бол бас ямар ч асуудал байхгүй түнд итгэж гин гэж хэлснээр түүнийг нойрондоо зүүдлэхдээ найзыгаа хутгалсан байна гэж үзээд шоронгоос бол 18 настай Жанг 1974 онд бол тэр ондоо гаргачихсан. Энэ явдлаас 4 жилийн дараа Жан 22 наснда тосгоныхоо хамт ажилладаг байсан 16 настай хүүг 18 юаны ажил байна гэд гэртээ худлаа ирж авчирсан. Хүүг гэртээ авчирсныхаа дараа Жан шууд л хүзүүгээр нь баймалж хүүг хөнөөсөн. Тэг хөнөөснийхаа дараа түүний цогцыг нүцгэлж агаад үе мөчнүүдийг нь бүгдийг нь хуулсан. Үе мөчнүүдийг нь хуулсныхаа дараа түүний 4 мөчийг нь тотгошн эвхэж байгаа. Тэг хүүхд гидсэндээ байхдаа ямар хэлбэртэй байдгүй яг тиймэрхүү юурны мурах шиг хэлбэртэй болгож ай модон дотор болсон байсан гэж үрнэл цагдаа нар бас тэмдэглэсэн байт юм элэ. Цагдаа нар хүүгийн цогцыг олоход нүцгэн хамаг үе мөчийг нь хумээд булсан байсныг нь бол олсон. Тэгээ Жангийн хувьд бол хэрэг хийснийхаа дараа хэдэн километрийн цаана орших өөр тосгон руу нүгээд цугтчихсан байсан ч гэсэн аллаг гарснаас хойш 14 хоногийн дараа бол түүнийг хүн амны хэрэг үйлцэн гэж цагдаа нар бол байрж уул чадсан байдаг. Гэмт хэрэг гарснаас хэдэн сарын дараа түүний шүүх хурал нь эхэлж түүнд хүний амь нас хөнөөсөн гэж цаазын яалыг шүүхээс оноос нь ямар шалтгаантай гэдгийг мэдэхгүй ч гэсэн хэсэг хугацааны дараа түүнд оноос нь цаазын яал нь буураад бүх насаараа 20 хэл болгож өөрчилсөн. За тэгээд бүх насаараа 20 хэлтэй байсан ч гэсэн 1997 оны 9 сард нийт 19 жил шоронд хоригдсныхаа дараа шоронгоос сулчихсан. Тэгээ яагаад ингэж шатараатай ялууд нь буураад байсан талаар бол мэдээлэл бол байхгүй мэлээ. За ингээд 19 жилийн дараа хуучин амьдарч исэн тосгондоо ирэхэд нь аав ээж нь хоёулаа нас орчихсан. Ах トゥ нар нь бүгдээрээ гэр бүлтэй болоод нүүхэн нүгээд ер нь л бүгдээрээ явчихсан байсан. Тэгээ хуучин амьдарч исэн байшин нас нураад унчихсан. Жанд бол очих газар бол ерөөсөө байгаагүй. Тэгээ 20 жилийн өмнөхөө бодвол тосгон нь хүн ихтэй. За тэгээ хүүхдүүд нь бүгд боловсралтай болцсон. Тосгоны хүмүүсийн амжиргааны төвшин ч гэсэн ер нь харьцангуйас сайжирчихсан байсан гэдэг. Хойрох оронгой болсон Жанд бол дүүргийнх нь халамжаас газар тариалангийн жижигхэн газар. За тэгээ амжиргааны хамгийн доод түвшнөр халамж тогтоод өгсөн юм байлээ. Тэгээ ер нь бол шоронгоос олон жил хоригдоод гарсны дараа бол усаас бас үзүүлдэг юм
тэтгэмж юм шиг байлээ. За жангийн хувьд бол хэсэг газар тариалангаа хийж агаад сүүлдээ бол тэгээд нөгөө улсаас өгсөн газар тариалангаа жолигтой хийж чадахгүй байсаар сүүлдээ нөгөө газар тариалан бүр ингээ ургацч гарахаа болоод идэх хоолгүй болоод хар бор ажил бол ойр цуур хийж өдөр хоногийг талгуулдаг болсон. Жангийн хувьд бол тэгээд залуудаа шоронд ороод 20 жил шоронд байсан болохоор гадаах амьдралд нэг л дасаж өгөхгүй улмал чимээгүй нам гүм гэрээсээ ч гарахгүй нэгэн болсоор байсан. Тэгээ хүмүүсээс ер нь хүн амны хэрэг үйлдсэн шоронд ороод гараад ирсэн гэд ер нь мэддэг байсан болохоор гэрийнх нь хажуугаар ч гэсэн ер нь хүн явхаа байсан. Жангийн хувьд бол тэгээ хизээч их нэртэй бол байж үзээгүй хаа нэг өвдөгтөө бүр тэсгээ болоод гэрээсээ мөлхөөд гарч ирж байхад нь бол хөршүүд нь эмч дуудан эмчлүүлдэг байсан юм билээ. Тэгэхээр ер нь ганцаараа хоёр нохоотойгоо гэртээ бол хэсэг амьдэрсэн. 2007 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ки гэх 12 настай хүү аавынхаа хамт газар тариалангийн ажилтнанд тусалж агаад энэ өдөр одоо хитрхи халуун байсан болохоор аав нь за миний хүү гэртээ хараад хоолой бэлтжээгээд аав нь дуусгаад араас нь очио гэд газар тариалангаасаа хүүгээ олж 9:30 минутанд бол гэрлүү нь бол явуулсан байдаг. За тэгээд хүү гэрлүүгөө явахдаа бол тариалангийн талбайгаас аавтаагаас алхахдаа би алга болсон нөгөө хувцас замаараа хаяа тэгээд тийм болохоор баг зэрэг тойроод явна гэх санааг бол аавдаа илэрхийлээд явсан байсан. За тэгээд аав нь ажиллаа дуусаад 5 цагийн үед гэртээ ирэхэд аль өглөө бүр 9:30 минутанд гэрлүү явуулсан хүн нь гэртээ ирээгүй байсан. Аав нь мэдээж тэгээ санаа зовоод шууд цагдаагийн газар мэдгдсэн боловч цагдаагийн газраас бол зүгээр л интернет кафе явсан байлгүй дээ. Эсвэл маргааш ирчих واخа найзындаа л байгаа байлгүй дээ. Гэх утгатай юмнууд хэлээд ерөөсөө хүүг нь алга болсонд бол тэр өдрөө бол тоогоогүй мэлээ. Тэг харамсалтай нь хүү тойроо замаар нөгөө алга болсон хувцас хайх гэж явахдаа жангийн байшингийн урдуур бол явж таарсан байдаг. Үүнээс 1 жилийн дараа 2008 онд тосгоны нэгэн эрэгтэй Ян гэх одоо эрэгтэй хүүхэд сургуулаа таарчаад гэрлүүгөө явж байхад нь замд нь бол Жан хашаанаасаа ингээд гарч ирээд ахта мод зөгөөд өгөөч гэд бяхан дийлдгүйгээд худлаа хэлээд гэртээ оруулсан байдаг. Хүү гэрт нь ороод модоо өргөхөөр доошоо суухт нь Жан бол шууд л олсоор боомлох гэж одоо хүзүүгээр нэг олсоор ороосон боловч хүү тэмцэлцээр байгаа цухтааж чаддаг. Тэгээ гэртээ ирээд аав ээжтэй юу болсон талаар бүгдийг нь хэлсэн ч гэсэн гэр бүлийнх нь хүн бэртээгүү за тэгээд цадаад мэдэгдээд чи яахав дээ гэж бодоод мэдэгдээгүй гэдэг ийм аимшигтэй зүйл болсон байхаг. За тэгээд эдий цагдаад хэлээгүй ч гэсэн тосгоны хүмүүст бол яг энэ мэдээ бол таарад ер нь л ингээд жоохон хүүхдүүдийг гэртээ оруулаад зодож нүдэд байгаа юм байна. За тэр 2007 онд алга болсон хүү Жан алсан байх магадaltaй гэж сэжилж айжсэн хүмүүс бол маш олон байсан ч гэсэн хинэн ч үрэн цагдаад мэдэгдээгүй. Энэ явдлаас 3 жилийн дараа 2011 оны 1 сарын 27-ны өдөр Ши гих өсвөр насны хүмүүс сургуулиас ирж байхдаа алга болсон. Тэг алга болсон хүүгийн аав шууд л Жанг одоо сэжиглэж байгаагаа хийсэн боловч цагдаа нар бол одоо хэдэн өдрийн дараа хүүгийн аав руу залгаад Жан бол сэтгцийн өвчтэй бас юм шоронд хоригдж байхдаа сэтгцийн өвчтэй эрүүл биш гэдэг нь бол дүгнэлтээр гарсан учраас түүнийг шалахгүй гэж хийсэн байдаг. Тэгээд ер нь алга гараад тосгоных нь ер нь анзаараад байсан учраас Жан ингэ шалгаад өгөөч гэж зөндөө хийсэн боловч цагдаа нар хойрогсоор аваад ерөөсөө шалахгүй л гэд яваад байсан. За үүнээс хойш хэдэн сарын дараа 2011 оны 12 сарын 1-ний өдөр 17 настай нэгэн хүү сургууль дээр хичээлээ хийж агаад нэлээ орой гэрлүүгээ алхаад явж байхад нь урд нь нэг ахмад насны эрэгтэй хүн алхаж исэн нь бол Жан байсан. За тэгээ хүү нэгээс иржихтэй өгөө санагдаад хурдан алхаад хажуугаар нь алхаад гэрийнхаа баргал гадаа ирж байхад нь гинтл араас нь Жан тэлээгээрээ хүүг боомлох гэж оролцсон. Хүү тэгээд гинэт очоод доошлоход нь тэлээ нь халтраад Жан шууд нөгөө тэлээгээ доошоо газар хаяад гараараа боох гэж оролцсон. Тэг хүүг гараараа боогоод цамцнаас нь боогоод хэсэг чирсэн. Хүүг хэсэг чирсний дараа угаасаа нөгөө гэрийнхаа хажуугаар бараг ирцэн байсан учраас хажуугаа айл хөршөө хараад орилж чадсанаар Жан шууд тэр үедээ цухтаах гэж оролцсон боловч хүү хувцснаас нь байрж агаад хөршин түүнийг дарж аваад бол цагдаа дуудсан. За цагдаа нар бол 10 минутын дараа дуудлагаас 10 минутын дараа бол одоо тэр хүүгийн гэрт нь ирээд байцаал тавхад бол Жан би зүгээр л түнтэй тоглож ирсэн шүү дээ. Тэгээ жоохон хүүхдээсэн учраас би тогломоор санагдаад гинт цочоогоо тоглосон юм а гэж цагдаад хэлсэн чи цагдаа нар нь хамгийн аимшигтэй итгэвчтэй. Тэгээ нугасаа сэтгцийн өвчтэй манай тосхны ийм хүнштэй чи зүгээр энэ хүнд байгаа 30 оныг нь аваад эмчилгээндээ зориулаа гэд
хүүд 30 оныг жангаас аваад зүгээр энэ нэргээс бол дахиад л мултарч чадсан. Тэгээ миний хувьд бол яг энэ хэсгийг нь уншаад орчуулж чадвал цагдаа нарт бол үнэхээр уур хүрсэн. Яаж одоо ийм олон сэжигтэй зүйл болоод тагт чи ерөөсөй ойлгохгүй байна гэж бодсон. 2008-аас 2012 оны хооронд Жангийн яг амьдарч байсан яг л энэ тосгонд өсвөр насны хүүгүүд, эрэгтэй хүмүүс алга осоор л байсан. Тэгээ цагдаа нар мэдгснээр бараг л 7-8 өсвөр насны хүүгүүд хэдхэн жилд бол ингээ алга болчихсон. Тэгээ алга болсон өсвөр насны хүүхдүүд аав ээжтэйгээ сайн холбоотой, сайн харилцаатай, сургууль соёлтой, зарим нь бүр ажил хийдэг. Ер нь тийм гэрээсээ ор сургаггүй цугтаад алга болоод явчих хүүхдүүд бол ерөөсөө биш байсан. Алга болсон эрэгтэйчүүд бүгдээрээ л одоо их хвчлэн сургуультай явахдаа, эсвэл дэлгүүр гарчаад ирээ гэж гарахдаа, эсвэл найзтайгаа уулзлаа гэд гэрээсээ ойрхон гарахдаа буцаж ерөөсөө ирээгүй байдаг. Тэгээ Юнаны яг энэ тосгон нь жижигхэн хотоос дайдуу учраас хот руу хүүхдүүд бас нэлээд жоохон одоо том болоод ирэхээрээ өсвөр насны хүрээд ирэхээрээ гэрээсээ цухтааж очиж ажиллаж амьдрах тохиолдлууд бол хэд хэд гардаг байсан болохоор цагдаа нар эхэндээ гэрээсээ явсан хот хүрээ бараацсан хүүгүүд гэж бодсон ч гэсэн яг адилхан кейс хэтэрхий олон болоод исэн учраас цагдаа нарын анхаарлыг бол баах ч гэсэн татаж чадсан. Цаг хугацаа өнгөрхийн ирээр алга болж байгаа эрэгтэй хүмүүсийн тоо бол улам л нэмэгдээд байсан. Тэг хамгийн хачирхалтай нь хэрвээ энэ алга болсон хүмүүс хот хүрээ бараадсан бол буцаад хин нэг нь бол эргээд ирэх байх гэж цагдаа нар болон гэрийнх нь бодож исэн ч гэсэн яг энэ алга боллоо гэж цагдаад бүртгүүлсэн хүмүүсээс бол нэг нь ч буцаж гэртээ ирээгүй учраас цагдаа нар үүнийг магадгүй хин нэг нь олон эрчүүдийг бол барьцаалсан эсвэл бас ингээ халаад байх магадaltaй юм байна гэдэг бол таамыг бол анх удаа дэвшүүлсэн. Цагдаа нар тэгээ ер нь хөдөлж өгөхгүй байсан учраас алга болсон хүмүүсийн ар гэрийнх нь бол хоорондоо нэгдэж эхэлсэн. Тэгээ алга болсон хүүхдүүдэд үрслээд хаанаас хэзээ алга болсноо нэгэндээ одоо хуваалцаад үзэхэд бүгд 16-аас 20 насны өсвөр насны одоо хөвгүүд болж таарахаас гадна бүгд яг л юм нэг ойролцоо газраас алга болсон байгааг нь бол мөн анзаардаг. Алга болсон гэр бүлийн гишүүд нь байнга цагдаагийн газар ирж шаардлага тавьснаар цагдаа нар энэ хэргийг эхнээс нь шалгаж үзэхээр болсон. Тэг өнгөрсөн хугацаанд алга болсон бүх хүүхдүүдийн одоо хэдэн настай байсан, ижил төстэй зүйл яг хаана алга болсон гэх зэрийг судалж агаад очиод үзтэл яг л нэг гудамжинд бүгдээрээ явсан байх магадaltaй болж таарсан. За тэр гудамж нь болохоор Жангийн байшингийн яг одоо байдаг тийм гудамж болж таарсан байдаг. Цагдаа нарт бол мэдээж энэ маш сэжигтэй санагдсан учраас хөршүүдээс нь бол Жангийн талаар асуухад хөршүүд нь за энэ Жангийн байшингаас бол маш муухан үнэр бол байнга үнэртдгээд энэ нохооннууднаас дандаа чанга хуцдаг гэж мэдүүлээ хэлдэг. Тэгээ хэдийн энэ олон нотлох баримтууд ч гэх юм уу энэ сэжигтэй зүйлүүд байгаа ч гэсэн цагдаа нар ерөөсөө ойлгохтой шалгаж өгөхгүй хэрэг ингээ удаашаад л байсан учраас алга болсон хүмүүсийн одоо гэр бүлийнхэн сүлдээ аргаа бараад 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр бүгдээрээ нийлж агаад хэвлэл мэдээлэлд хандсанаар энэ хэрэг бол маш олон хүмүүст бол тухайн үед бол хүрч чадсан. За ингэж нэг эцэст нь цагдаа нар сая л нэг зочрол авч маш том мөрдлөгийн баг гарган энэ хэрэг дээр үл ажиллаж эхэлсэн. Тэгээ алга болсон хүмүүсийн алга болсон газар, нас хүйс, хаанаас алга болсон гэж бүгдийг нь нэгтгэж агаад хамгийн ихний одоо байж болох сэжигтэн бол Жан бол муу юм байна гэд за мэдээж бас нөгөө хамгийн том сэжиглэх шалтгаан бол Жан өмнө нь бас яг өсвөр насны эрэгтэй хүүхэд алаад шоронд бас орж исэн түүхтэй учраас түүнийг одоо сэжиглэх хангалттай үндэслэл байна гэж үзээд цагдаа нар байшин дээр нэрсэн. Цагдаа нар Жангийн гэртэн нэвтрээд үцхэд бол үнэхээр нүдэндээ ч итгэхээгүй. Тэгээ байшинг тойроод одоо юм хөрсөнд нь бол маш олон хүний арыг яс биеийн эсгүүдийг бол болсон байгааг нь бол цагдаа нар илрүүлж чаддаг. Харамсалтай нь өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд алга болсон гэх хүүхдүүдийн цогцсууд бол бүгдээрээ Жангийн хашаанд бол болсон байгааг нь бол цагдаа нар мөн илрүүлж чадсан. Тэгээ зарим цогцсон, шатсан, зарим нь бүчлүүлсэн, заримынх нь зөвхөн дээд хэсэг, зарим нь одоо зүгээр л нэг нэг хөлний ясч гэх юм уу ингээд бүр нэлээд жижиг болгоод барыг юм яснууд болгоод дандаа газар болчихсон байсан. Тэгээ Жангийн хашаа байшин бол тэр чигтэл гэмт хэргийн нотлох баримтуудаар бол бүр дүүрэн байсан. Хэргийн газраас олцсон цогцос биеийн хэсэг болох яснуудыг шинжилээд үзэхэд алга болсон хүүхдүүдтэй бол яг таарсан. Тэгээ газар доороос хүний биеийн хэсгүүд олтохоос гадна гэрт нь одоо хүний мах ингээд өлгөөд борцшиг дэшээ өлгөөд ингээ хатаачихсан байсан. За тэгээ хүний нүдний бас
хэсгүүдийг ингээ нүднүүдээ бүгдийг нийлүүлээд шилэн савн дотор усан тийчгсэн байгааг нь бол бас олсон. Тэгэхээр жан бол өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийг бол зүгээр нэг алаагүй алсныхаа дараа мөчлөөд тэгээ зарим нэг хэрэгтэй өөртөө хэрэгтэй гэсэн зүйлүүдээ авч үлдээд хэрэггүй гэсэн зүйлүүдээ бол газар доор бултгах нь бол тодорхой болж ирсэн. За цагдаа нар тэгээ шууд жан бол цагдаагийн газар бол авчираад асуухт бол жан мэдээж баригдчихсан учраас бүхнээ хэлсэн. Тэгээд хохирогч эрэгтэйчүүдийг бүгдийг нь өөрийн гараараа эсвэл уяас тэлээгээр боож алсан гэдгээ бол өөрөө бол хэлээд хүлээчихсэн. Жан тэгээд гэрийнхээ урдуур нь явж байгаа өсвөр насны хүүхдүүдийг энэнд тэрэнд туслаад өгөөч гэж хэлж гэртээ оруулаад дараа нь боож хөнөөгөөд цогцыг нь мөчлөөд өөртөө хэрэгтэй зүйлүүдээ авч үлдээд үлдсэнийг нь болсон гэдэг зүйлээ бол өөрөө яг мэдүүлэхтэй хэлсэн. Хэргийн газар олцсон хохирогч нарын биеийн хэсгээс нийтдээ 11 тусдаа эрэгтэй хүн жанд 2008-аас 2012 оны хооронд буюу нийтдээ 4 жилийн хугацаанд халуусан байна гэдгийг бол цагдаа нар бол илрүүлдэг. Тэгээ 2010 гэдэг чинь уг нь бол бас нэг олон жилийн өмнө бол биш техник технологи бас харьцангуй хөгжчихсөн байгаад эцдийн цагдаа нар бол бас нэлээд юм хөдөөний юм тосгоо учраас цагдаа нар бол нэлээд хойрог ажилласнаас болж маш олон залуусыг бол амь насыг нь аварч чадаагүй. Хохирогчийн гэрийнхэн тэгээд өөрсдөө л гүйж агаад энэ хэргийг илрүүлж чадсан болохоос шинэ хэрэг ингээд гэрийнхэн ч тоохгүй орхигдчихсан байсан бол цаашдаа хэдэн ч залуу амь насаа алдах байсныг бол үнэхээр хэлж мэдэхгүй байна. 11 хохирогч бүгдээрээ эрэгтэй хүмүүс байсан. Тэгээ ихэнх нь 12-оос 22 настай байсан бол 1-2 эрэгтэй нь бол ахмад настай эрэгтэйчүүд бол байсан. За жангийн 1978 онд хүн нь бас 18 настай хүү байсан. Тэгээ тэр үед бас шоронгоосоо гараагүй бүхэл бүтэн таазын ял авчаа дараа нь бүх насаараа хоригдох ял болж буулгасан. Тэрнээсээ бүр дараа нь дахиад 19 жилийн ял хүртэл ингэж буулгасан. Тэгээ тэр үед шоронгоосоо гараагүй байсан бол бас ийм олон хүн бас хохирохгүй байсан баг. Жангийн хөнөөсөн хүмүүс нь бүгдээрээ эрэгтэй хүмүүс байсан. Тэгээ жан бас ер нь хизээж их нэртэй байж үзээгүй болохоор түүнийг бас магадгүй ижил хүстэн байхаа гэж хүмүүс таамаглт юм байлээ. Тэгээ яг баттай түүний хүйсийн чиг баримжааны талаар л мэдээлэл байдгүй ч гэсэн хүмүүс бол түүнийг барах гэдэг гарцаагүй ижил хүстэн байсан баха. Тэгээд хөвгүүдийг бол хүчирхийлээд тэгээд алдаг байсан баха гэж бол таамагладаг. Үнэхээр тэгээд угаасаа бодоод үзэхээр хүн алах хүсэлтэй хэн нэгэн байсан бол эмэгтэй хүн ч бэр хүч чадлын үед бол эрэгтэй хүнээс хамаагүй муу учраас жан сонгох боломжтой байсан ч гэсэн дандаа ингээд эрэгтэй хүн сонгож хөнөөснө нь бол ийм эргэлзээ төрүүлсэн байх гэж би бол бодож байна. 2012 онд жан баригдаж энэ хэргийн талаар бол нээлттэй мэдээлэл Эцсийн цагдаагийн газраас дэлгэхэд энэ нэрийг бол ганцхан хятад гэлтгүү олон улсаар шууган болсон. Тэгээд энэ хэргийн бас нэлээд шууган боллоод байсан нэг гол муухай деталлүүдийн нэг нь болохоор жан ихэнхдээ хохирогчтой бол хохирогчтойхоо махыг юу ч хүү яснаас нь шулчихсан байсан. Тэгээд тэр алсан хүмүүсийнхаа махаар нохоонуудаа холдог. За зарим нэг гуйны ч юм уу гой харагдаж байгаа махыг нь тосгоныхаа зах дээр аваачаад хүмүүст цацаг тэрүүлийн мах гэж хэлээд зардаг байсан байгаа. Тэгээ хүмүүс чавс мэдэхгүй өөрсдөө ч мэдэхгүй шууны мах идэж байна гэж бодоод хүний мах иддэг байсан байгаамаа. Хүмүүсийн анхаарлыг нь татаад айдас тавтуулаад байсан учраас Эцсийн цагдаагийн газраас бол энэ нийтлсэн зүйлээс илүү мэдээлэл бол ерөөсөө өгөхөө болчихсон. Тэгээ 11 хохирогч бол байсан. Жан гэх энэ өмнө нь гэмт хэрэг үйлдчихсэн энэ этгээд бол энэ гэмт хэргийг бол хийсэн одоогоор шалгагдаж байна л гэсэн ерөнхий мэдээллийг өгөөд дахиж бол 2012 онд бол энэ хэргийн талаар бол цагдаа нар ямар ч мэдээллийг бол нэмж өгөөгүй. 2007 оноос 2012 оны хооронд алга болсон гихнийд 17 эрэгтэй хүүхэд бол цагдаагийн газар бүртгүүлснээс 11 нь бол яг жантай холбоотой гэд гэрээс нь угаас ДНХ-ээр илэрчгсэн. Тэгээ хэдий бас цогцсны ч юм уу ДНХ шинжилгээгээр илрээгүй ч гэсэн түүнийг бол 17 бас хүнийг бол алсан байх магадaltaй гэж үздэг юм билээ. Нийт нотлогдсон 11 хохирогчдоос 6 өмнө мэдээлэл ер нь ил болсон нэр бас настайгаа за бусад үлдсэн хохирогчдыг үл нээлттэй зарлаагүй. Шүүгээс түүнийг 11 эрэгтэй хүлд буруутай гэж үзээд 1-р цагийн хүн амны хэрэг үйлцэн хэрэгтэн цаазын ялыг оноосон. Уг нь 1978 онд оноосон байсан ч гэсэн энэ удаад бол яг үнэхнээсээ үнэнгээсээ бол оноосон байх.
Тэгээ жангийн хувьд бол хийсэн зүйлдээ уучлалт гуйсан хэдий ч яагаад хийсэн гэдгээ бол хизээж тайлбарлаж хэлээгүй. За тэгээ та хэд юу нь бол бас мэдгөх Америкт ч юм уу ер нь Европод цаазын ял авсан үнийг бол дунджаар 18-аас 25 жилийн дараа цаазаар авдаг гэсэн судалгаа байдаг бол хятад улсаас шүүгэн шийдвэр гарсны дараа цаазын ял авсан үнд бол маш хурдан буюу 6 сараас 2 жилийн хооронд ялыг нь бол гүйцэтгэдэг. За яг тэрний дагуу жанг шүүх хурлаас хэдхэн сарын дараа буюу 2013 оны 1 сарын 10-ны өдөр бол цаазаар авсан. Тухайн үед Юнам мужийн жангийн амьдарч исэн тосгон дүүргийн нийт 12 цагтаа бол бүгдээрээ шийтгэл хүлээсэн билээ. Тэгээ 12 цагтаагаас гадна тэр 12 цагтаа яг ахалж исэн дарга нар нь бас үүрэгт ажилласаа орж хөлөөлөгдөд хариуцлага хүлээсэн байдаг. Тэгээ жанг бол барих маш олон байрамд сэжиглэх үндслэл байгаа тагтал зүгээр л явуулаад байсан нь бол гинт хэрэгтэн тул ямар их ихтгэлт хүлээд энэ олон амьдсыг бол хүнөөлгсөн бол гэхээс үнэхээр бодгоос амар санагдаж байна. Тэгээ бүхэл бүтэн хүн алаад гараад ирсэн хүн дахиад нэг хүнийг боомлоод баригдчаад байхад яг энэ хүний ойр орчмоос нь одоо хүүхдэд алуу болоод авах хүртэл хүмүүс сэжиглээд бас ингээл сануулад байхад энэ бүгдийг холбоод одоо нэг ч удаа шалгаагүй гэхээр одоо үнэхээр л бол хариуцлага хүлээх нь бол маш зөв шийдвэр болсон баг гэж би бол бодож байна. Тэгээ жангийн хувьд бол бас эцгийн түүхэнд байсан маш муухай аимшигтай цуврал алуурч энийг бол яалтчгүй мөн тий 10-аад жилийн өмнө амьд байсан цаазаар агуулсан гэж бодохоор үнэхээр аимшигтай санагдаж байна. Тэгээ та бас ер нь энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Энэ нэрийг сонсч ирсэн үү? Санал бодлоо комент хэсэгт таад маань нээлттэй бичээрэй. Тэгээ сонсогчдоосоо бас нэг зүйл асуумаар санагдсан. Тэгээд таад маань ер нь ямар хөө төрлийн яриг сонсох дуртай вэ? Урт хэрэг үү, богино хэрэг үү? Эсвэл одоо маш олон дэтейлтэй хэрэгүүд сонсох дуртай байдаггүй. Эсвэл одоо хүртэл мөрдөгдөж байгаа тайлагдаагүй хэрэгүүд үү гэд ер нь яг ямар хэрэг бас би яриул таадаас илүү сонирхолтой байх юм бол гэдэг тал дээр бол бас бацуурлаа. Тэгээ таад бас комментчвал надад маш их туслалцаа болно шүү гэж хэлэх гэсэн. Тэгээ цаашдаа 7 хоногт ер нь нэг дугаар яг тогтмол оруулаад явъя гэж бодож байгаа. Тийм миний сонсох дуртай зарим суугууд яг 7 хоногийн 4-т ч юм уу тогтсон өдөр дугаар хийгээд явдаг. Тэгэхээр яс YouTube-ийн алгоритм энэ төр айгу зөв ажилдаг гэж би сонссон. Тэгэхээр 7 хоног яг нэг өдөр оруулаад явбал яаж вэ? Ямар өдөр байвал зүгээр вэ? Бас цугуудасаа бас зөрөөд явбал арай зүгээр ах гэж бодож байна. Та хэд ер нь манай суугийн талаар ямар санал бодолтой байгаа вэ? Нээлттэй энэ дугаар дээр бичээд өгөөч гэж та хэдээсээ гуйх гэсэн юм аа. Тэгээ дараагийн дугаар маань удахгүй орох учраас subscribe бити дарахаа мартаарай манайхаа. За тэгээд баяртай.